өдрийн мэнд. Кибер аюулгүй байдал ноцтой болоод байгааг бид нар бүгд харж байгаа. Тэгээд энэ маш олон халдлагууд маш нэмэгдээл байгаа. Тэгээд энэ кибер аюулгүй байдалд энд за хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр 4.5-ын 4 дээр кибер аюулгүй байдлыг үндэсний стратеги хэрэгжүүлнэ гэж орсон байгаа. Тэгээд үндсэн хариуцагч нь цахим яам гэж байх юм. Энд чинь ганц цахим яамны ажил биш шүү дээ. Чи кибер аюулгүй байдлын тухай хэлээрэй. Кибер аюулгүй байдлын зөвлөл гэж ерөнхий сайдын доор байгаа. За үүн дээр Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Тагнуулын ерөнхий газрын харьяа байгууллага, цахим яамны харьяа байх ёстой. Гэтэл ганцхан цахим яам дээр үндсэн хариуцагчаар нь нийт төсөвт өрчих 38.8 тэрбум гэдэг төсөв тавьсан байх юм. Тэгээ энэ Батлан хамгаалах яам дээр байгаа энэ арми сэртийн асуудлын төсөв хүндэрсэн байгаа. Нодон бол яриад ороогүй. Тэгээ энэ яга орж ирэхгүй байгаа юм бэ? Хоёрдугаарт за яг тусгай чиглэл үргээр тусгай хяналтын дээтээр ороод нат цэрт буюу тагнуулын төсөв орсон байгаа. Энэ Батлан хамгаалахын кибер аюулгүй байдлын төсвийг яагаад тусгайгүй байгаа юм бэ? Энэ бас яагаад цахим яам байгаа юм бэ гэдэг нэгдүгээр асуулт тавьмаар байна. За хоёрдугаарт яг энэтэй уялдаад үндэсний кибер халдлагаас хамгаалах үндэсний төлөвлөгөөг засгийн газар батална гэсэн төрөний хурал дээр асуугаад гаргаж өгөөгүй боловсруулж гэсэн энэ хаана боловсрогдож байгаа вэ? Хизээ гарах вэ? Тэгэхгүй бол одоо бид нар Монгол улсын мэдээллийн аюулгүй байдал улам бүр алдагдж байна. Хоёрдугаарт нь тодруулга асуух гэсэн энэ хууль зүйн яам дээр дроны үйлдвэрлэл барих төсөв тавигдсан байгаа. Батлан хамгаалах яам дээр бас дроны үйлдвэрлэл барих төсөв тавигдсан байна. Энэ хоёр үйлдвэр маань хоорондоо уялдаатай ажиллаж байгаа юу? Монгол улсад өөрөө боловсон хүчин болоод технологийн багтаамж бүтээмж маш багттай. Тэгэхээр хоорондоо уялдаатай ажиллаж байгаа юу? Эсвэл тус тусдаа үйлдвэрүүд хийх гээд төлөвлөсөн байгаа юу? Нэг нь хууль зүйн яамны дор, нэг нь Батлан хамгаалах яамд. За 3 дахь асуулт. Үндэсний аудитаас энэ төрийн аудитын байгууллагын цахим шилжилтийг 4 тэрбум төгрөгөөр гадаадын тусламжаар хийнэ гэж байна. Гэтэл энэ төрийн аудитын байгууллагын мэдээллийн сан бичиг баримт чинь бол одоо Монгол улсын төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа санхүү төсөв тооцоотой холбоотой нэг нууцтай мэдээлэл. Гэтэл энийг яагаад гадаадын тусламжаар хийнэ гэж байгаа юм бол гадаадын тусламж гэдэг нь гадны санхүүжилттэй хийх гэж байгаа юм уу? Эсвэл гадны систем авчирч тавих гэж байгаа юм уу? Тэгээд энэ нөгөө аюулгүй байдал нь Монгол улсын одоо хамгийн эмзэг мэдээлэл өндөр нууцтай мэдээллийг ягаад дотоодын биш гадны тусламжаар тэгээ хийх гэж байгаа нь бас ямар учиртай юм бол. За энэ 3 асуултанд хариулт. За ажлын хэсгээс ханар гүшний асуултанд хариулъя. Гаавыг даргаруулах уу? За 2 номер. Батлан хамгаалах яамны төрийн нэрийн бичгийн дараа гаавыг. За энэ манай кибер командтай холбоотой зардлын асуудал бол цахим яам дээр санал нь энэ дээр орцсон явж байгаа. Яг манай дээр бол салж бол тусаагүй байгаа. За дорооны үйлдвэрийн талаар 25 оны төсөв дээр суусан одоо зардлаараа бид бол дороо үйлдвэрлэх ажлыг бол эхлүүлээд явж байгаа. Төслийн бол хийж байгаа. Мөн одоо гадны зээл тусламжаар бас асуудал бол яригдж байгаа. Тэрийг бол танд бас тусдна. Одоо хөргүүлье. За 3 их тодорхой асуулт асуусандаа өөр нэмж хариулах юм байна ажлын хэсгээс. Саяын санхүүжилт тусламжаар яагаад хийгдэж байгаа гэдэг асуудлууд байсан. Хэн хариулах вэ? За гараа өргөөр ажлын хэсэг. За 2 номер. Тэнцэх хөгжлөе. Нар гишүүний асуулт дээр бол Эрдэнэт эдийн засгийн хөгжлийн яам. Саяны тэр юун дээр бол ер нь нэг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулахад биднэрт баримжаагаар нэг 900 орчим төсөл арга хэмжээний санал ирсэн. Тэр хуулийн шалгуур заалтуудаар үндслээр зарим нь хасагтаад ирүүлсэн яамдуудын саналын үндслээд зарим нь үндсэн эсвэл зарим төсөл арга хэмжээг нэгтгэх байдлаар ингээд явж байгаа. Саяны кибер аюулгүй байдал дээр бол яг одоогийн хөгжлийн бодлого дээр жилийн төлөвлөгөөн дээр
захим яам үндсэндээ хариуцахаар ингээд явж байгаа. Дорооны үйлдвэрлэл бол миний ойлгосноор бол хоёр тусдаа ажил яригдж байгаа. Энэ хоёр тусдаа үйлдвэр юм бэл гэж ойлгосон. Тийм учраас хоёр тусдаа заалт ороод явж байгаа. За анар гишүүн та нэмж тодруулъя. Харин тэр нөгөө төсөв нь яагаад зөвхөн цахимын яам дээр очицсан бэ гэдээ асуухаар эргээд хариулаад ах юм. Тэрийг л хариулт юм мэт байгаа. Энэ Батлан хамгаалахын кибер командл дээр яагаад төсөв тавигдахгүй байгаа юм бэ? Яагаад ганцхан цахимын яам хариуцагчаар тавьчиад байгаа. Энэ чинь ерөнхий хариуцагч нь бол кибер аюулгүй зөвлөл шүү дээ. Тэгэхээр энэ төсвийг одоо Батлан хамгаалахын яамрыг кибер командл руу хуваарлах асуудлыг нь яаж процессын өв цахим ямар хийчихээр яаж хийх юм бэ? Энийхээ хариултыг юусаа авсангүй. Хоёрдугаарт тусдаа төсөлт явж байгааг нь мэдчихэв. Гэхдээ давхарцсан хөрөнгө оруулалт хийхгүй болсон хүчний дутагдлын улмаас энэ хоорондынхаа уялдааг хангах ажил хамтарсан ажлын хэсэг гарсан уу гэд асууд. Тэр тусдаагааг нь би хараад уншаал байна л да. За үндэсний аудит байхгүй бол одоо тэрийг нь хариултаа авч чадахгүй. За анар гишүүний асуултанд хариулъя. Хариулах уу? За 2 номерын эдийн засгийн хөгжил яав. За бид жилийн төлөвлөгөөн дээр ирсэн саналаар бол ингээд тусцсан байгаа. Тэгэхээр бид нэр буцаад яг засаг дотор Батлан хамгаалах яам болон нөгөө ирүүлсэн саналуудтай ихэж бид ярилцаад танд саналаа буцаад хүргүүлье. Уялдааг хангах тал дээр таны энэ саналыг бид тэр төсөл хэрэгжүүлэх төвшөнд нь анхаарал ажиллая.